Зя сайн байцгаана уу. Өнөөдөр 9 сарын 27-ны өдөр 2025 оны энэ чи ахлах сургуулийн хөл бөмбөг үзээ байж байна. Америк хөл бөмбөг. Тэгээд өнөөдөр болохоор яг энэ чи болсон хамгийн том гамшигын нэг жилийн манай энэ хэвд болж исэн түүхэнд болж исэн хамгийн том гамшиг байсан. Тэгээд далайн шуурга ирээд үер болсон 5-6 метр гүн устай газруудаар тэгээд хүмүүсийг олон хүмүүс амиа алдсан. Биднээс тусгайх болохоор галсан өгчээд бас тусгайн ажил хийдэг. Бид нар аврах ажиллагаа явуулдаг. Олон хүмүүсийг уснаас тутагж гаргасан. Тэгээд тоггүй, усгүй, уцчгүй болсон. Нэг хэсэгтээ бараг 2 сарын турш тэгээд хүмүүс хоол хүнсгүй болсон. Тэгээ манай хотын сургууль галынхан болон цагдаа нар тэгээ онцгой байдлынхын хідэн төлөөлөгчдийг авчираад тэгээд бидрийг биднээс хүндэтгэл үзүүлсэн. Тэгээ энэ өрөө бидрээс тоглолтын үзээд Америк хөл бөмбөгийн тоглолт үзээд тэгээд хэсэг байсан. Тинчээ чанга дуутай байсан болохоор миний ярьж ирсэн юмарыг сонсохдоогүй тэгээд би одоо дээрсэн дуу оруулж байна. Энэ тийм Америк гэдэг нэг гоё юм гэхээр бүр бага сургуулиас нь эхлээд дунд сургууль, ахлах сургууль спортыг сайн хөгжүүлдэг. Тоглох сонирхолтой хүүхдүүдийг багаас нь тийм лигд оруулаад өөрийнх нь насныхаа ангилалд City Schools personnel and countless others. Represented here tonight are members of our community who faced moments of peril, yet still pushed forward to keep our people safe and begin the long road to rebuilding. Fred Rogers once said, "In times of tragedy, look for the helpers. You will always find people who are helping." Tonight, we honor all of those helpers. To everyone who showed up in our darkest hours, thank you. You should. Yay. For so many in our community, this stadium became more than a field of play. It became a lifeline. In the weeks following the storm, close to 100 helicopters landed right here on this turf. Cargo helicopters commissioned by HCA Healthcare. Бид нар бараг 3-4 хоног тасралтгүй ажилласан. Би нэг өдөр нь гэртээ ирж гэрийнхнийгаа сайн байгааг мэдээд хэрэгцээтэй зүйлээр хангаад ус тог юу байна бүгдийг мэдж аваад тэгээ буцаад ажилдаа явсан. Иргэн тойрны хотуудын бас аврах ангийнхан бүгдээрээ ирж бидэнд бас тусалсан. Тоггүй, усгүй, интернетгүй, утасгүй болохоор хэцүү юм билээ. Хүнтэй ярьж болохгүй, гэрээхэндээ ярьж болохгүй, яаж байгааг мэдэж болохгүй. Тэгээд цэврөөс олж явна, ханаас авах мэдэхгүй, тог байхгүй. Тэгээд тогоос ханаас авах мэдэхгүй. Юу нэг гамшигын үед бэлэн байж хахад хэрэгтэй юм байлээ. Нас монголчууд маань Америк хөл бөмбөгийг яаж тоглодгийг би бол мэдтгүй байсан байгаа бахтай. Ямархуу дүрмтэй тоглолтын гэхдээ энд ирээд мэдчих авсан. Энэ бөмбөг аваад багаараа нөгөө багийнхаа эцсийн зоонд хүрэх ёстой. Тэгэхээр 6 хоног авдаг. Тэгээд тэрнийхээ дараа энийг дөрвөлжин шонгийн дундуур хөшөглөөд 1 хоног ахиж авдаг. Тэгээд 4 оролдлогоор ядаж бөмбөг 10 метр ахиулах ёстой. Тэгээд 3 оролдлогоор 10 метр урагшлуулж чадахгүй бол 4 дахь оролдлого дээр бөмбөг хөшгөлдөг. Тэр шондоо ойрхон байх юм бол шонгийн дундуур хөшгөлөөд 3 хоног авдаг. Тэрнээс хитрхи хол байх юм бол зүгээр бөмбөг хөшгөлөөд айлын талбай дээр айлт өгдөг. 4 дахь оролдлого дээр заавал хөшгөлөх шаардлагагүй байдаг. Бөмбөгөөс дамжуулаад хэрвээ яг зоондоо 10 метрийнхаа тэр хэмжээнд ойртсон байх юм бол бас дамжуулж болно, эсвэл гүйж болно. Тэгээд хэрвээ 10 метрээс давж гарч чадахгүй бол нөгөө баг нь яг тэр байгаа газраас эхлээд тогтолж эхэлдэг. Тийм дүрмтэй юм байна лээ.
За тэгээд одоо тэр шорооны үеэр авагдсан хэдэн зургнуудыг харъя. Энэ бас нэг 7-8 метр өндөртэй барилга. Энэ манай энэ хот болохоор яг уулнуудын дунд байдаг. Мод ихтэй, өндөр уултай тийм газар. Нэг хүчтэй шуургалсан болохоор моднууд бас байшингууд их унсан байсан. Зарим газруудаараа 1, 2, 3 метр, зарим газруудаараа 5, 6 метр гүн устай байсан. Шуурганаасаа болж шангийн мод унаад тавгүй болсон. Тэр маш том хөрөл учруулсан учраас энийг засгаж бас их удсан. Тэгээ тоггүй, усгүй нөгөө усны хоолойнууд нь бас үерээс болоод урсаа ивцэн байсан. Тэгээ тэрнээс олж бас усгүй бараг 2 цаг байсан. Тэгээ манай галынхан бас гэртээ арих замгүй болцсон байсан. Нэг бол үер тавцсан, эсвэл тэгээд зам нь тэр чигээрээ урсаа алга болцсон байсан. Тэгээ ийм том контейнеруудыг хүртэл ингээд дундуур нь хуваацсан. Уг нь манай энд далайгаас хол болохоор ер нь далайн шуурга бараг ирдэггүй. Тэгээд энэ анхудаа болж байгаа хамгийн амьсгалтай далайн шуурга байсан манай энэ хэсэгт. За тэгээд та бүхэнд миний энэ влог видеонууд таалагдчихвэл надад комент үлдээж хэлээрэй. Юу үзмээр байна, ямар гоё юм сонирхолтой байна. Надад хэлээрэй.